John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sir Arthur Conan Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Sir Arthur Conan Doyle, Sherlock Holmes. Баскервиллийн удмыг хэлмэгдүүлсэн нохой. Ардын боловсролын яамны хэвлэл Улаанбаатар хот 1977 он. Орос хэлнээс орчуулсан С. Даштондов. Хэвлэлийн редактор Ц. Сандаг. Дөрөвдүгээр бүлэг Сэр Хенри Баскервилл. Бид хоёр өглөө эртлэн цайгаа уусны дараа хоолмос нөмөргөө өмсөж гийчдийг хүлээн авахд бэлэн боллоо. Гийчд маань ганц секунд ч хожимдсангүй. Яг л өглөөний 10 цаг дуурахад доктор Мортимер залуу язгууртныг дагуулan ажлын өрөөнд орж ирлээ. Тэр залуу бол намхан нуруутай, махлаг бадрун биетэй, хэнч харваас эрүүл сарвал, сэргэлэн цовоо 30 иргэм насны эр байлаа. Өтгөн хар хөмсгний дор хонин борнуудээр бидний харж байгаа байдлыг ажихад жаахан гүжүүн хүн болов уу гэмээр янзтай. Биеийн тэмрийн хувцсны галбараар хийсэн хүрэн костюм өмссөн, нар салхинд боргошсон царайг харахад гэр сахин суудаг эрэгтэн хэл хүн биш гэдэг нь илэрхий боловч өөртөө бүрэн итгэсэн тайван байдал нь аргагүй л язгууртан хүнийг илжлэнэ. Доктор Мортимер, Сэр Хенри Баскервилл гэж тэр хүнийг бидэнд танилцуулахад язгууртан залуу. Тэмээ би байна. Хэрв миний найз намайг танаа дагуулж ирээгүйсэн бол би өөрийнхөө хүсэлтээр ирэх байсан юм. Холмсгоо та янз бүрийн эдрээтэй эргийг мэрэгэн тайлдаг хүн гинлээ. Өнөөдөр өглөө ягаад ч давмааргүй явдал надтай тохиолдсон юм гэж ярьлаа. Сэр Хенри та суугач. Таныг Лондон дөнгөж ирэнгүүт чинь ямар нэгэн ёр бүшийн уучраа тохиолсон юм шиг дээ. Холмсгоо би түүнийг их юмд бодоогүй. Нэг хүн л надаар тоглоом тухай хийсэн хэрэг болов. Харин өнөөдөр өглөө би нэг ийм захиа хүлээж авлаа. Захиа гэж нэрлэмэр ч юм уу даагүй ч юм уу. Сэр Хенри ингэж хэлээд ширээн дээр гаргаж тавьсан дугтуйг бид бүгдээр харцгаалаа. Оросаар л цаасаар хийсэн ердийн нэг дугтуй. Хэвлэлийн их том үсгээр Нортамберланд зочид буудал Сэр Хенрид гэж хаягдсан байв. Шуудангийн тамган дээр Charing Cross гэж сийлсэн байх бөгөөд өчигдөр өрөө явуулсан тэмдэг харагдав. Холмс зочныг ширтэн харж таныг Нортамберланд буудалд буухыг мэдсэн хүн бий юу гэж асуулаа. Мэдсэн хүн байхгүй. Би чинь доктор Мортимертэй уулзсан хаан буухаа шийдсэн. Тэгвэл доктор Мортимер өөрөө тэнд буусан байгаа үсттэй. Гүй би таньдаг айлдаа байгаа. Яг энэ буудлал руу бидний явна гэж нэг ч юм мэдээгүй. Тэгэхээр та нарын явж сууж байгааг хэн нэгэн хүн сонирхож байж таарах нэ. Холмс нөгөө дугтуй дотроос 4 нуглан нэвгсэн цаас гаргаж дэлгэн ширээн дээр тавилаа. Хэвлэлийн үсгийг эвлүүлэн нааж бичсэн ганц өгүүлбэр цаасны голд байв. Тэр бичгэн танд эрүүл ухаан амь нас чинь чухал байдаг бол хүлэрт намгаас холхон байгаараа гэсэн байлаа. Хүлэрт намгаас гэдгийг бихээр бичсэн байна. Сэр Хенри Баскервилл. Холмс та энэ жохом ямар учиртай. Бас тэгээд миний ажил хэргийг ямар хүн ингэж сонирхоод байгааг хэлээд өгөөч. Доктор Мортимер та юу гэж бодож байна? Энэ бол далдын хүчний зүйл биш байхаа та. Тийм. Гэхдээ энэ бүх хэрэг явдал ёстой далдын хүчнээс болсон гэж итгэсэн хүн бичсэн байж болно биз дээ. Ямар хэрэг явдал гэж Сэр Хенри огцом асуугаад. Та бүхэн миний ажил явдлыг надаас илүү мэдэж байгаа юм шүү гэв. Хенригаа бид танд бүх зүйлийг дуулгана. Миний үгэнд итгэхээрэй. Та үүнийг лавтай дуулж аваад явах болно. Одоохондоо өчигдөрөөр зөхөөж шуудангийн хайрцагт хийсэн үнэхээр сонирхолтой энэ бичгийн учрыг олцгоё. Манай Times-ны өчигдөрийн дугаар бий юу ваатсан? Тэр болон догоо. Та надад аваад өгөөч. Тэргүүн өгүүлэлтэй хуудсыг нөгөөч гэж хэлээд соннийг авч бушуухан ширвэн харж. Худалдааны эрхчлөө. Ёстой гоё тэргүүн нүрвэн. Би ганц бадгийг чанга дуугаар уншихыг зөвшөөрнө.
Хэрв танд өөрийн чинь сонирхож байгаа үйлдвэрийн салбар аль нэгэн нөлөө бүхий тарифын хамгаалтанд байдаг мэтээр хэн нэгэн хүн идхүүлэхийг оролдоод байгаа бол тийм систем нь эдсийн бүлэгт манай импортыг нэр хүндгүй болгож манай арлын хэвийн амьдрал алдагдахад хүрнэ гэдгийг эрүүл сарвал ухаан чинь аяндаа ойлгуулгатвал тиймэрхүү улсаас холхон байгаарай гэж уншаад Холмс. Ватсон та үнийг юу гэж бодож байна? Ихгүй гаргасан санаа байна шүү. Хэмээн дуу алдав. Доктор Мортимер Холмс тийш ихээ хүнд өвчтөн харсан эмчийг ширтэн харахад Хенри гой бор нүдэрээ над руу гайхан харж би энэ тарифын систем гэх мэтийн асуудал тун таарах хүн гэвч бид нар ярианы гол сэдвээс жаахан хазаах шиг санагдаж байна. Хаанаас та Хенри гой минь бид цөм халуун мөрөөр нь явж байна. Доктор Ватсон миний ажилдаг арга барилыг нь танаас илүү мэднэ. Гэлэж гисэн сая миний уншсан хэсэг зүйлийн утга санааг барьж өвлгөө өнгөрөөсөн байхаа гэж бодож байна. Үнэн шүү. Танаа уншсан зүйл захидал хоёрын хооронд ямар ч уялдаа алга байна. Эрхэн Ватсон минь энэ хоёр тун жуул уялдаатай. Нэг үгээр хэлэхэд нэгийг нь нөгөөгөр нь хийсэн байгаа биз дээ. Хэрв танд эрүүл, чухал, бол хоолхон байгаарай гэдэл. Энэ үгнүүдийг хаанаас авсныг тааварлахгүй байна уу? Чөтгөр авнамаг. Таны хэлдэг зөв байлгүй яхав. Мөн хурц ухаан байр шүү. Хэмээн сэр Хенри гой шүүр салдан өгүүлв. Та минь эргэлзээд байгаа бол холхон байгаараа гэдгийг хараач. Үргэлжлэлээр нь огтолж явсан байна. Алив хараа. Нэрээ тийм байна. Доктор Мортимер найзыг маань гайхан ажигласнаа. Холмс гой ийм юм байж болох юм чинээ санаанд ч ороогүй шүү. Захааны үгнүүдийг сонины хуудаснаас ухаж авсан байна гэдгийг таачихна гинэ. За энэ ч бас ямаа байж болох. Харин ямар сониноос авсныг яг мэдээд бас ч тэгээд яг ямар өгүүллээс авсныг алдаа мадаггүй заана гэдэг чи ухаан санаанд багтах аргалга. Та хүнийг яаж мэдсэн бэлээ? Доктор та хараарстан үний гавлыг эскимос үний гавлаас ялгана баха. Тэгэлгүй яах вэ? Яаж ялгах вэ? Энэ бол миний хоолоо олж иддэг ажил шүү дээ. Тэр хоёрын ялгаа чинь тодоостод дагз, нүүрний зовон, эрүүний бүтэц. Надад ч гэсэн өөрийн хоолоо олж иддэг арга бий. Таймс сони дэргүн өгүүлэл өрөхөд хэрэгэлдэг мөр хоорондын зай тохируулагчтай Боргс шрифт орой болгон гардаг хямд үнэтэй хуудаснуудыг хэвлдэг цул шрифт хоёрын хоорондох ялгаа нь таны харж байгаа хараг хүн эскимос хоёрын хоорондын ялгаанаас баггүй мэд санагдана. Шрифтүүдийг заавал мэддэг байх явдал бол мөр төгчүн тавигдах жирийн шаардлагын нэг байдаг. Харин залуу явах цагта Леди Меркури өглөөний мэдээлэл хоёрын үсгийг нэг удаа андуур сэмдэг бий. Харин Таймсын дэргүн өгүүллийг юутай жандуурахын аргагүй болохоор захидлын үгнүүдийг ганцхан тэндээс авсан байх учиртай. Энэ захиаг өчигдөр явуулсан байсан. Тэгэхээр уртал болгож өчигдрийн дугаарыг харах ёстой шүү дээ. Холмсгой. Тэгвэл энэ захиаг нэг хүн сонины үсэг хайчилж гэж Хенри гой хэлтэл Холмсгой түүний яриаг тасалж. Хомсны хайжаар огтол зөхөөсөн байна. Богинохон хайжаар хайжилсныг та анзаарсан байхаа. Холхон байгаараа гэснийг хайчилж явхад хоёр дахин ахиулсан байна. Нэр нь тийм байна. Нэг хүн энэ үгнүүдийг богинохой хайчаар хэргэж аваад цаасан дээр бичгийн шингэн савуугаар гэж Холмс хэлж өглөө. Бичгийн шингэн савуугаар наасан байх нэ. Тэгвэл хүлэрт намаг гэдгийг яагаад гараар бичсэн байгаа вэ? Зохио өгч маань энэ хоёр үгийг сонины хуудаснаас олоогүй байхгүй юу та? Бусд нь бол ердийн үгнүүд болохоор ямар ч бичгийн дотроос олоход амархан. Харин энэ хоёр үг бол тийм олонтоо дайралтахгүй шүү дээ. Тийм тайлбар үнний хөвтэй байхаа. Холмс та эндээс юу болж мэдэв? Зохио өгч нь ялимгүй ч гэсэн уул мөр гарахгүй байхыг хийчин уралдсан боловч би бас зарим зүйлийг олж мэдлээ. Та бүхнийг хар сар байтал үүний хаягийг их тод томруун үсгээр бичсэн байна. Таймс мэтийн сонин бол ихэнгийн улсын гард тэр болгон дайралдахгүй. Тийм ч учраас энэ захиаг их эрдэн боловсралтай хүн зохиож, эртөөр алин боловч мэдэгдэхээс болгоомжилж, боловсралгүй хүний дүр үзүүлж бичгийн хэвийг зориуд өөрчлөн бичсэн байна. Бас тэгээд үгнүүдийг цэг шулуу наагаагүй учраас зарим үгд зүйдлээсээ дээш гарсан байна. Жишээлхэд амнаас гэдэг үг бол огт таараагүй байх шүү дээ. Үүнээс үзвэл захиаг зохиосон хүн хайнга дуу юм уу? Эсвэл сэтгэл хөдлөн твдэж сандарсан байх. Захиаг зохиосон хүн маань энэ ноцтой иргэний талаар хайн хандаж зүрхлэхгүй байх. Тэгэхээр жухамдаа твдэж сандарснаас болсон болов уу гэж бодож байна. Үнэхээр яарч сандарсан бол яагаад твгэв гэдгийг мэдхэн сонирхолтой байна. Өчигдөр явуулсан загтал яагаад ч гэсэн Хенри гойг буудалд байхад нь очих байсан. Тэгвэл ямар нэгэн саа тодороос л айсан хэрэг. Харин ямар хүн
ийм саад тодор тавьж болох байв. Бид баахан таавар дунд ороод явчих бололтой гэж доктор Мортимер хэлв. Үүний хувьд хамгийн нийцтэй ганцыг нь сонгож авахын тулд байж болох бүх бололцоог дэнслэн жигнэхэд хүрээд байна. Ингэж хэлсэн дээр байхад уран сэтгэхүйн хүчийг шинжлэх ухааны үндэстэй хэрэглэнэ гэдэг ийм байдаг. Энэ маань бодит байдал тулгуурласан мэрэгжилтнүүдийн хэрэгэлдэг зүйл юм. Захааны аягийг нэг зочид уудлаа бийсэн байх гэж бараг лавтай бодож байна. Та үүнийг ёстой л тааж байна гэх байх та. Яагаад тэгж бодож байна? Та энэ дугтуйг сайн болгоож үзтээ. Тэр хүнд тун бүтэл муутайхан бичгийн хэрэглэл таарсан байна. Үүзэг нь нэг үгэн дээр 2 тэгэлсэн бас тэгээд ийм богинохан аяг бичгэд үүзгээ 3 дахин дүрсэн байна. Тэгвэл бэх нь бүр савныхоо ёроолд шавхруу болчиход байсан хэрэг. Хүн өөрийн хэрэгэлдэг бэх үүзгийг ийм байдал төрөх нь ховор. Хоёулаа ингэж зэрэг дороодчихно гэдэг хаанаас байх вэ? Зочид буудлуудад өөр үүзэг бэх бараг байдаггүйг та бүхэн юу сандах вүлээ? Чарин Кроссын авд байдаг буудлуудын хаягдал цаас хийдэг бүх хогийн завыг нэгднэггүй шалгаж үзээд тэргүүн өгүүлийг хайчилж сэгэлсэн Таймсонны тасархаа болоод авбал энэ хачин захааны эзнийг шууд олно гэж хэлчихэж болно. Байцнараа. Энэ юу вэ? Хоолмос суудлаасан босож үгний илвлэн наасан хуудас цаасыг мухар сүүм хэр зайд ойртуулан барьж анхааралтай ширтэн харлаа. За юу вэ? Юм алга гэж хоолмос хэлээд загтлыг ширээн дээр эргүүлэн тавьж. Уус нээж тэмдэг алга. Ёстой л гүйлгэр цаас юм да. Угаасаа бид нэр сонирхолтой захаанаас олж мэдвэл зөхөх бүх зүйлийг авч дуусгаж. Одоо хай нэр гой танд. Лондонд ирснээс чинь хойш хүний ухаан санаанд багтмааргүй ямар нэгэн зүйл тохиолдсон эсгэд хоо ярихгүй юу? Үгүй дээ хоолмосгой минь. Тийм юм уучраагүй шиг санагдана. Таныг мөрдөж харуулсан хүн алгу. Би нэг л адал явдлын орооцолтон тэгэлсэн шиг байна. Намайг мөрдөхөд л хэний толгонд орж ирэх гэж дээ. Жаахан азнаж угаад энэ тухайч ус ярилцсанз. Одоо танд ярих юм даанчаалгүй. Сайн бодол доо. Таны анхааралд юу бодлогоогдохыг бас бодолцох хэрэгтэй юм. Амьдралын ердөө хөвшлээс гадуур гарсан юу л юу. Үүний хариуд Хенригва инээмсэглэв. Би хүүхэд агуу цаг бага насаа бараг Америкийн нэгдсэн улс Канада хоёрт өнгөрөөсөн хүн болохоор англи орны амьдралын хөвшил миний хувьд шин дутам зүйл. Гэхдээ хүний өрөөсөн шахаа алга болчихдгийг ёс хуримын зүйл гэдэггүй л баймаар юм. Та нэг шахаагаа үгүй хийчихээ юу? Ирхэн минь таны шахыг нэг газар хийчихсэн байлгүй олд нь үсттэй. Ийм жижиг сажиг зүйлээр хоолмосгойг орооцолдуулахыг хэрэг байна уу? Гэж доктор Мортимер шүүрсалдав. Надад ямар нэгэн ёр бишээ учрал тохиолдов гэж хоолмосгой асууж байна шүү дээ. Тэр үнэн. Ямар ч дэмий юм шиг санагдах жижиг зүйл болгоныг би сонирхоод байгаа юм. Тэгээд таны нэг шахаа алгуулсан хэрэг үү? Тэгсэн л юм. Нэрээ чиний газар хийчихсэн байлгүй дээ. Би 2 шахаагаа өчигдрөөр хаалганы гадаа гаргаа тавьчихсан чи өглөө өрөөсөн болчихож. Коридорын сахиулаас асуугаад өөдтэй хариу сонсож барсангүй. Би түүнийг уржигдэр стрендийн дэндээ судалдаж яваад өмсөж чамжаагүй байсан минь л баахан тоогүй байна. Та шин шагаагаа арчуулах гэж өгсөн бидтэй. Яах гэж тэр вүлээ? Тод шар өнгөтэй шахаа байсан юм. Тэгээд бүдэг өнгийн тосоор арч гэж хэлсэн. Та Лондонд ирэнгүүтэл гутал авахар явсан юм шиг дээ. Ер нь би зах оршоогоор явсан юм. Доктор Мортимер надад таниулж явсан л та. Би өрнөд газар сууж байгаад хувцас унартай их анхаарал тавьдаггүй сурсан. Гэтэл нэрэл тийм том идэлэн газрын эзэн болоход төрвөл эрх биш түүндээ тааруулж хувцлах хэрэгтэй үсттэй. Өөр бусад юмсын дотор бас тэр шахайг $6 аваад өмсөж чадсангүй өнгөрлөө. Хэрвээ хулгай хийж авсан бол утга учраар үнэхээр тааруу юм байна. Доктор Мортимерийн хэлснээр таны шахаа олдно гэж бодож байна. Гэж Шерлок Холмс өгүүлв. Залуу язгууртан санаа шулуутсан байдлаар. За тамин. Одоо болтол олигтой ойлгохдохгүй байгаа юмны талаар ярилцгаа болногоо. Одоо та нар хэлсэн амандаа хүрч энэ бүх яриа хөөрөө ямар учиртай болохыг тайлбарлаж өгөх цаг болж. Гэхэд Шерлок Холмс дуртай язовшөрч. Их зөв хэлээд яхав. Миний бодоход доктор Мортимер та бидэнд ярьсныхаа адилаар хэлж өгөх ёстой байх гэлээ. Ингэж гуйсан явдалд урам орсон манай эрдэмтэн түнш халааснаас өнөө гар бичмэл сонин хоёрыг гаргаж өчигдрийн ярьсан зүйлээ үгчлэн давтав. Сэр Хенри хаяа гайхаж шүүр салдан гүний анхааралтай сонсов. Энэ урт хөөрөнсөн яриа дуусгаад Сэр Хенри ингэж хэллээ. Би тунч явдалтайхаа хөрөнгө өвлөх болсон юм байна да.
Би бүр багаас авахуулаад нохооны тухай сонссон. Манайхан гэр орондоо энэ домгийг ярих дуртай байсан хэдий боловч би одоо болтол үүнийг юм чинээ бодож яваагүй. Харин авгахын эцэс уулсан тухай бол ухаан санаа төрж ердөө ойлгож өгөхгүй байна. Ерөн санваартай ховрог цагдаагийн газар хоёрын аль нь дуулгахын дээр болохыг та өөрөө ч гэсэн мэдэхгүй байгаа болов уу? Ястай. Бас дээрээс нь миний хүлээж авсан энэ захиа нэмэгддэг. Захиа чинь хэрэг явдалтай ямар нэгэн холбоотой байх та. Хүлэрт намагт юу болж байдгийг бид бүхнээс илүү мэдэх ямар нэгэн хүн байгаа юм шиг байна гэж доктор Мортимер хэлв. Аюул занлын тухай танд сануулж хэлснийг бодоход энэ хэн нэгэн хүн танд нааштай хүн байх гэж Холмс хэллээ. Бүр эсэргээр ч байж магад. Баскервилл Холлоос намайг айлгаж зайлуулахыг хүссэн байж ч болох юм. Тийм байж болох юм. Доктор Мортимер та надад ийм сонирхолтой хэцүү хүнд зориг тулгуулж өгсөнд таныг баярлаж байна. Хэ нэрийг минь одоо ажил хэргийг шийдэх хэрэгтэй байна. Тухайлбал та Баскервилл Холл руу очиж болохгүй болов. Очиж болохгүй шалтгаан юу вэ? Аюул осолгүй бишил болов. Ийм аюул осол маань манай удмын айж байсан зүйлээс гарч байна уу? Эсвэл хүмүүсээс гарч байна уу? Жогом үүнийг чинь л бид олох ёстой байна. За ямар ч байдаг тэр би ингэж хариулах байна. Богч төрийн хүч уул самтны оролдох хоёрын аль нь ч намайг энд саатуулж чадахгүй. Би өгöd эцгийн гэрлүү явхаа л явна. Энэ бол боцолтгүй шийдсэн зүйл гэж хэлээд Хенрийн хоёр өдгөн гар өмсөг нэг зураас болон нийлж хүрэн бур царайд нь улаан туяа татлаа. Энэ бол Баскервилл овогтны тогшин ширүүн галбир эцсийн ганц хүндэж тодорч байгаа нь энэ билээ. Хенри цааш ирсэн нь би та бүхнээ сонсож дуулсан зүйлээ магадлан бодож арай амжаагүй байна. Аливаа юм тэр доорн дүгнэж сэгнээд цааш та яах вэ гэдгийг тэр доорн шийднэ гэж амар зүйл биш. Гав ганцаараа тавлан сууж энэ бүх зүйлийн тухай эргэцүүлэн бодохыг хүсэж байна. Ер нь ингүүл яаж вэ холмосгүй. Одоо 11 хагас болж байна. Би шууд буудлын руу одоох явъя. Та найз доктор Ватсонтайгаа хоёулаа зоог урахаар өдрийн 2 цагт очих зоохгүй юу? Тэр болтол би ирэх биш нэг юм ботож болох байлгүй. Ватсон та ийм саналыг юу гэж үзэж байна? Дуртай явчихна. Тэгвэл бид очицгоё. Танд морин дэрэг дуудах уу? Зүгээр. Би жаахан явга явж ийм яриа хөрөөний дараа ирэх биш тогтож явлах болохгүй. Би дуртай хань болж явга явна гэж доктор Мортимер хэлв. За тэгвэл 2 цагт уулзцгаая. Сайн сайхныг хүсье баяртай. Манайхаар ирсэн гීчэд шатаар бууж хаалга хаахан сонсогдов. Холмсын байдал төрөх шал өөр болж өнөх тогтун байдал аль хэзээний арилаад чухам хөдөлж ордог хүний янзтай болжээ. Ватсон минь ховцсамс ушул ганц секунд ч гэсэн гээж болохгүй хэмээн яруулав. Гүйх дундаа нөмөргөө тайлан өрөөндөө орж 2-3 минутын дараа сүртүг дээлээ өмссөн байв. Бид хоёр шатаар гүйсээр яваад гадагшаа гарав. Доктор Мортимер Баскервилл хоёр биднээс 200 метр зайд Оксфорд стрит худамжиг чиглэн яваа харагдана. Тэдний гүйцхүү Шерлок, ёстой болохгүй эрхэм найз минь. Та надтай явахдаа уйдаг бол би тантай явахдаа уйдна гэж хоол хэрэг. Ийм сайхан өглөө зугаалъя гэж боддог чинь манай найзуудын эгээн зөв байж. Холмос хаа арай хурдан алхахад саяхан манахаас гарсан улсууд бидний хоорондох зай богино сорл байлаа. Тэр зайгаа хэвээр барин тэдний хойноос дагаж явсаар эхлээд Оксфорд стрит, дараа нь Режин стрит худам тийш эргэлээ. Доктор Мортимер, Хенри хоёр нэгэн дэлгүүрийн дэргэд очиж шилэн жаазанд тавьсан үзэгслэнгийн зүйлийг харж хэсэг зогссныг Холмс бас л дуурайлаа. Холмс тэр дорохноо сэтгэл амарсан байдлаар дуурахад нь түүний анхааран харсан зүйлийг дагуулan харвал годомчны цаад тал зогсож байсан нэг сүйх тэрэг аачуухан хөдөлгөд дотор нь сууж яваа хүн цонхоор харагдаж байлаа. Тэр хүн л бидэнд хэрэгтэй байсан Ватсон минь. Алив явъя. Олвол тэр хүний барааг нь хараад өргөх юмсан. Яг энэ агшинд сүйх тэрэгний хажуу цонхоор өтгөн хар сахал цугулзан үлтэнх нэг хүн бид хоёрыг цоортол ширтэх харагдав. Нөгөө хүн тэрхэн дороо сүйх тэрэгний дээд талын жижиг цонхыг онгойлгож хөтчөд ямар нэгэн зүйлийг зандран хийлгэхэд морин дэрэг нь Режин стрит удмаар орон хурдлаа. Холмс тэр дэрвээ сул морин дэрэг олдсон үед өмнөх морин дэргийг бараадан олон хүн дундуур чигцэлдэн орлоо. Холмс олон хүн дотроос халин гарч ирэхдээ хэрэг бүтээгүйд гутан харамсаж царай зүүсэн цонх хийсэн байлаа. Чөтгөр авч ямаг.
Ястаныг баларлаа да Ватсон минь. Энэ бүхэн бол миний алдаа. Иш Джон Ватсон минь, Ватсон минь. Та ёсгор мэдэх хүн байна. Миний энэ сүрхий алдааг амжилт хэзтэй минь энэ зэрэг зүйлж тэмдэглэдэ заавал бичин шүү. Тэр хүн чи юм хүн блэ? Яста бүү мэд. Сэм мөрдөж яваа юм байх та. Тийм ээ. Баскервиллийг Лондонд дөнгөж ирэхээс нь авахуулаад л мөрдөж байгаа хүн шиг байна. Тийм биш бол түүнийг Нортамберланд буудалд буулсан гэж хэн мэдэх вүлээ. Түүнийг эхний өдөр мөрдөж байсан бол дараагийн өдөрч бас л мөрдөх байх гэж бодсон юм. Доктор Мортимер нөгөө домгийг уншиж байхад би цонх руу 2 дахин тулж очихыг та ажсан байхаа. Тийм ээ, санаанд дийлхэн байна. Хэн нэгэн хүн манай байшингийн хавцаа эргэлдэж байна уу гэж сонирхсан юм л да. Би аваа ухаантай хүнтэй алз тулаад байна да Ватсон минь. Ерөөсөө энэ бүхэн тун ноцтой байна. Сайн муу хоёрын алин болохыг олигтой ойлгоог байгаа хэрэн хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцож сүрхийн нарийн тооцоотой ажиллаад байгааг би цаг үргэлж мэдээд байгаа юм. Манай шин танилуудыг гаргахтай зэрэг тэдний өнөөх үл баригдах сүүдэр дайралтна гэж бодоод хойноос нь ухаан зүггүй яарсан маань нэлд. Гэтэл тэр залд итгэхэд явган явж зүрхэлсэнгүй. Өөрөө танихдахгүй байх мөртлөө нөгөө улсынхаа хойноос дагах юм уу эсвэл гүйцэж урд нь таарахад амар гэж морин тэрэг хөлслөд авчихаж. Бас цаад 2 хүн морин тэрэгэн суусан бол тэднээс оцрохгүй байхад хэрэгтэй. Гэвч нэг л эгзэхтэй юм байна. Хөтчнөө яриад яхав. Хоёулаа сүх тэрэгний номерыг харж авдаг муу юм болж тээ. Ватсон минь дээ. Өнөөдрийн хувьд гайхуулаад их надад даан чалга. Гэхдээ намайг морин тэрэгний номерыг ажиглаагүй гэж та яаж бодов дээ? Номер нь 2704. Энэ ч одоо бараг хэрэггүй болсон байхаа дөө. Өөр яах чаргагүй байсан шүү дээ. Түүнийг харангуутаа буушуухан буцаж яваад морин тэрэг үлсэлж явчихад хэр таар уухан зай бариад дагчихдаг байсан юм. Тэр үл таних нууц хүм маань Баскервиллийг гаднаа очтол нь дагах байсан. Тэгвэл бид нар өөрийнх нь хэрэгэлсэн аргаар хаашаа явахыг мэдэж уулах юм. Сая бол өрсөлдөгч маань миний мулгуутан яарахыг далимдуулчихлаа. Тэгж яарч сандарснаас улж бид хоёр өөрсдийгөө бариад өгчихлөө дөө. Бид хоёр ингэж хүрнэлдэн Regent Street гудмыг даган явж байхад нөгөө хоёр маань харагдахгүй болсон байлаа. Холмос. Одоо тэр хоёрын хойноос ажиглаад нэмэргүй. Тэдний сүүдэр болсон өнөөх хүн аль язуур алгуулсан. Дахиад үзэгдэгчгүй бах. Тэгэхээр одоо бидний гарт ямар хүзэр байгааг сайн үзэж угаад л шуудхан дэлсээд байх хэрэгтэй. Та тэргийн дотор явсан тэр хүний нүүр царайг сайн харж авсан уу? Нүүр нь сайн харагдаагүй, сахлал харагдсан. Би бас сахал харсан. Энэ хэмэл сахал л байж таарна. Ухаантайхан хүн болгоомжтой байхыг шаардсан ийм ажил төдлөختөө өөрийгөө нуун далдлах гэж сахал хийсэн байх учиртай. Ватсон минь хоёулаа үгээр нэг ороод гарыг байц. Холмос хажууд хийшээ эргэж энэ районы зарлагын нэгэн конторт ороход дарга нь баярлан хөөр болон үхтав. Уилсонгой та тэр нэг байцхийн хэрэг явдал тусалцах завшаан төхөлдөж явсныг минь мартаагүй байх шүү. Хаанаас та тэм имийг мартаж яаж болох вүлээ? Би бүтэн нэр устай магадгүй амьд яваа маань таны аж шүү дээ. Эрхэм минь та арай идрүүлж байгаа байх. Ингэхэд таны тэр хэрэг явдлыг мөрдөн шалгаж явах үед Картрайт гэдэг нэртэй айхавтар цовоо сэргэлэн жаалхуу байсан юмсан. Тийм ээ. Тэр чи одоо ч гэсэн манад ажилласаар байгаа. Дуудвлуулсан болов уу? Баярлалаа танд. Тийм. Бас энэ 5 фунтыг задлаад өгөөч. Даргын дуудснаар сэргэлэн цовоо харцтай 14 орчим насны жаалхуу орж ирээд нэрцүүнд гарсан алдар тэрүүлчийг бишрэн харж зогсов. Надад зочид дуудлуудын лавлах өгөөч. Баярлалаа. За Картрайт минь. Чи үүнийг харж ав. Энэ бол Charing Cross-ийн 23 зочид дуудлын нэр байгаа юм. Харж байна уу? Харлаа. За эднэрээр нэг бүрчлээ орно шүү. Мэдлээ. Анхандаа үүдний жижигрүүдэд нэг шилинг өгөөд байгаарай. Маань 23 шилинг ав. Мэдлээ. Өчигдөр хогийн савнаас гаргаж аясан хогийг үзэх гэсэн юм. Маш чухал нэг цэглэгаан утсыг буруу хаягаар хүргэж гисэн чинь ээрж бол гэсэн юмгээрээ. Ойлгосноо? Ойлголоо. Үнэн хэрэгтэй бол хайчаар хэд хэдэн газар хэрэгжчихсэн Times-ны нэг хуудсыг ирнэ. Энэ хуудас л хэрэгтэй. Үүнийг бусад хуудаснаас нь ялгана биз? Ялгана. Үүдний жижигрүүдт нь шамааг коридорын сэгч нар дээр очих нь байх. Тэд нэг шилинг өгөөд байгаарай. Дахиад энэ 23 шилингийг ав. 23 зочид уудлаг гэхэд лав 20-од нь хог аяжчихсан юм уу шатаачихсан байх. Үйлдэх тэр 3 буудлын баахан цаасны хог үзүүлнэ байх. Тэр дотор л энэ хуудсыг ирнэ шүү. Олдох найдлага том баг. Ямар ч байсан ч юм дахиад нэг 10 шилингийг өглөө.
Ажил явдал ямар шүү болсон орой тийшээ Baker Street руу надад цахилгаан явуулчихаарай. За одоо Ватсон хоёулаа 2704 номерын тэрэгний хөдөлгөөний тухай цахилгаан өгч лавлчихад Bond Street худамжны зургийн үзэсгэлэнгүүдийн аль нэгээр орж урилгатай зоог хүртэл үлдсэн цаг өнгөрөх шивдэ гэж хэллээ. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. 5 дугаар бүлэг 3 сэжим тасрав. Шерлок Холмс бол ажил хэргийн тухай санаа бодлоос гинэт хүн дэрэн ангижирч чаддаг гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүн. Тэр бээр орчин үеийн Бельгийн зураачдын зургуудад бүхэл санаа сэтгэлэн зориулж нөхцөл байдлын төвөгтэйгөөрөө биднийг эзэмдсэн хачин хэргийн тухай энэ хоёр цагийн дотор ганц ч удаа дурсан сансангүй өнгөрөв бололтой. Шерлок Холмс уран зургийн хувьд тонч дулхан мэдлэгтэй хэрнэ. Зургийн үзэсгэлэнгээс гараад Нортамберленд буудлын хүртэл дандаан уран зургийн тухай ярьж явлаа. Зочид буудлын давхрын сахиул биднийг тосон угтаж Баскервилл гой та бүхний дай давхарт хүлээж байгаа. Гээчдэг гирэнгүүд оруулаарай гэж хэлсэн. Гэв. Танад буусан хүмүүсийн нэрийг үзэж болох уу? Гэж Холмс асуулаа. Үзээ та. Дансанда Баскервилл гэсэн нэрийн дараа хоёр тэмдэглэл байв. Ньюкаслаас гэр бүлийн хамт ирсэн Теофилус Джонсон, Элтноос шивгчэн хүүхнийхээ хамт ирсэн Олдмор авханаар байлаа. Холмс жижигүрээс Джонсон гэдэг чинь миний хуучин танил биш байгаа та. Тэр мөн бол өмгөөлөгч, буурал толгойтой, жааха хазгарддаг хүү юмсан гэж хэлв. Үгүй ээ, Джонсонгүй бол нүүрсний урхаа эзэн. Тийм ч настай биш таны л үе баг. Тэр өмгөөлөгч бишээ гэдгийг та лавтай мэдэж байна уу? Яг мэдэж байна. Джонсон манайд олон удаа буудаг болохоор танилцаад хэдэн жил болж байгаа юм чи. Тийм үү. Тэгвэл мартах юм алга. Олдмор авахаа гинэ. Нэг л дуулсан нэр шиг. Та миний сониучрсан явдлыг өршөөгөөрэй. Зарим үед нэг танилаа ирж яваад өөр нэг танилтайгаа дайралтах байдаг шүү дээ. Олдмор авахаа бол би юм уу та бүсгүй хүн байгаа юм. Тэдний нөхөр Дэвид Глостер хотын дарга байсан. Олдмор авахаа хот орж ирэх болгондоо манад буудаг юм. Баярлалаа танд. Би түүнийг өөр нэг хадагтайтай андуурсан байх. Гэт Холмс шатаар дээшээ өгсөж явах зур намхан дуугаар. Миний асуусан зүйлүүд нэгэн чухал зүйлийг олж тогтооход тус боллоо. Манай найзыг сонирхоод байгаа улс энд л буусангүй. Тэд нар Хенри гон алхан бүрийг хижнэн ажиглаж байгааг бид нүдээр үзсэн. Гэтэл тэд өөрөөсөө нүдэнд нь өртөжгүй хийж оролдож байдаг байна. Энэ бол олон юмд хариу өгөх зүйл шүү. Жишээлхэд юунд тухай болох вэ? Ядахта наазах нь өөй найз минь. Юугээ ч нь олж байна. Бид дээд давхрын давцанд гарч ирэнгүүтэл Хенриготой халз туллаа. Тэрвэр тоостой хуучирсан өрөөсөн шааха барьчаад уур амг нь хурч часулан болчихсон гүйсээр гарч ирэв. Ууртаа болоод хэл нь орооцолдож байснаа арай гэж амнав. Өнөөдөр өглөөгөр огт мэдгэдэхгүй байсан Америк аялгау ярианд нь тодорсон байлаа. Энэ зочид буудлынхаа ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэ? Нэг тэнэг гэж утсан юм болов? Та нараар тоглоом хийх арай болоогүй. Энэ итгэхэд миний өрөөсөн шахаа олж өгөхгүй бол бөө юм болно гэж мэдэрээ. Би ч гэсэн хошигнож инэрх дуртай хүн биш. Гэхдээ энэ тхийн наргианууд арай хэтрээд байна. Холмс гон. Та алгуулсан юм ирээсээр л байна уу? Тийм ээ, ирээсээр л байна. Олдохоос нааш ер амар зай үзэхгүй. Та хурц шарунгийн шин шахаа гэж ярьсан биш үү? Тэгсэн. Харин одоо хар шахаа алгуулчихж. Юу гэлээ гинэ? Тэгвэл та ч юм бас яг тийм болоод байна. Би угаасаа 3 хос шахаатай юм. Хурц шарунгтэй шин, хуучин хар, одоо миний өмсөд байгаа өнгөлмөл шахаа энэ 3. Өчигдөр орой нэг хүрэн шахаа алгуулсан. Өнөөдөр болоход харыг нь авчихсан байна. За олов. Хариулаач. Ямар илэнцгээж намайг гөлрөөд байгаа юм. Тэвдэн сандарсан сахиул тавцсан тэр хурч ирлээ. Олсонгүй би амтан булганаас асуулаа. Мэдхгүй нэг ч алга. За тэгвэл сонс. Нэг бол орой болоход миний шахыг олсон бай. Нэг бол захирагчд очиод би одоохон явлаа гэж мэдэгдэн шүү. Шахаа олдох байгаа. Олдно гэж би лав хэлээ. Та түр төвчиж үзээч. Эцсийн удаа хэлэх нь энэ шүү. Энэ муу хулгай үргэлсэн байшинд чинь тонуулж сууж чадахгүй. Ийм жижиг сажиг зүйлээр таныг өмөлсөн дуучлаараа Холмс гоо. Энэ чинь жижиг гэлтгүй сэтгэл төгшүүлэх зүйл юм дөө.
Та үүнийг ноцтой зүйл гэж бодож байна уу? Та өөрөө үүнийг юу гэж тайлбарламаар байна? Би тайлбарлах гэж оролдохчгүй. Шал дэмий мөртлөө ийм этгээд юм насан туршид минь тохиолдож үзээгүй. Ийм хачин гинэ. Нэрэнж тийм юм байхаа та гэж Холмос бодлогошронгуй хэлв. Та энэ тухай юу гэмээр вэ? Үүнийг хэлэхэд одоохондоо ердөө ойлгохгүй байна. Хенриг ба энэ чин тунж ээдрээтэй хэрэг юм. Энэ бүхнийг таны авгахын эцэс болсон тоолбод ирэхлээр миний учрыг олж цааш харуулсан 500-аад ноцтой иргэн дотроос хамгийн төвөгтэй нь болох байх. Гэвч миний гар тугаа ганц зарим шижмийн нэгээс нэг нь энэ хэргийг тааварлахад хүргэнэ. Буруу шижмээс барьж яваа төдөлжгөвл илүү цаг алдахаас биш эртөө алин боловч зөв шижим төрөх нь магад. Бид зоогийн цагийг нэн таатай өнгөрүүлэхдээ бид дөрвийг хамтар хамарсан асуудлуудыг хальтхан хөндөх төдий ярилцав. Бид бүгдээрээ Баскервиллийн сууж байгаа тасалгаанд хурж ирсний хойно Холмос тэр хүний цаашид төлөвлөж байгаа төлөвлөгөөний тухай лавлан асуув. Би Баскервилл хоол руу явна. Хэзээ? Энэ 7 хоногийн эцсээр. Би таныг зөв шийдэжээ гэж бодож байна. Таныг Лондонд сэм отож байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэд нар юун улс яах гээд байгаа юм гэдгийн учрыг ийм том отод олно гэдэг амаргүй. Тэд хар санаа өвөрлсөн улс авгаавал тань тулгараад байгаа аюулаас бид урдчлан сэргийлж чадахгүй. Өнөөдөр өглөө та нарыг манахаас гараад явхад хойноос ч сэмхэн мөрдөж байсныг доктор Мортимер та мэдсэн үү? Доктор Мортимер суудал дээрээ давхин цочиж мөрднэг нэ хэн тэрв? Ямар хүн болохыг хэлж чадахгүй минь харамсалтай. Танаа айл хөрших юм уу эсвэл Дартмурт байдаг танилуудын чин дотор өтгөн харсгалтай хүн бий юу? Байхгүй. Байхгүй. Хэц нараа тэгэлгүй яах вэ? Чарльз Ван Зарцберэмөр өтгөн сагалтай. Тэр чинь тэгээ одоо хаана байгаа? Баскервилл хоолтой байгаа гэр орон сагж байгаа хүн шүү дээ. Үүнийхээр Лондонд ирж хээгүй тэндээ байгаа эсхийг шалгах хэрэгтэй байна. Яаж шалгах вэ? Надад цагилгаа мэдээний нэг цаас өгөөч. Сэр Хенриг ирэхэд юм биелнэ үү? Хаягийг ингээд бичиж өрхөө. Баскервилл хоол Беремер гойд. За ойрд цагилгаа мэдээний газар байна уу? Грэмпэнд үү? Их сайн байна. Грэмпэнийг онторын дараад бас нэг утас явуулчихна. Беремор тайгалсан утсыг гардуулан өгөхийг хүсье. Зөв байвал буцаагаад Нортамберланд буудлын руу Хенри Баскервиллд явуулаарай. За ингээд болоо шивдэ. Беремор Девонширт үүрэгт ажилд байгаа эсхийг өнөөрөө гэхэд бид мэдээд авна. Гэхэд Баскервилл гоо. За их сайн боллоо. Тийм. Доктор Мортимер, Беремор гэдэг чи ямар шүүн бэ? Гэж асуув. Тэр чи энэ эдлэн газар захирагч байж байгаад нас орсон хүний хүүхэд. Ер нь Баскервилл холд амьдарч байгаа. Беремор хүүхдний 4 дахь үеийн хүн. Миний мэдхийн тэр Эрэм хоёр бол хүнд итгэл хүлээс уулздаа. Тийм байлаа ч гэсэн Баскервилл хоол эзэн гүжигтэй үлдэж тэр улс чинь санаа зовж ажил гэсэн юмгүй амарлангуй сууж байгаа нь магад гэж Хенри Баскервилл хэлв. Тийм ээ тэр үнэн. Чарльз Ван гэрээслэлээр Беремор юм авсан уу гэж Холмос асууж байна. Хоёуланд нь 500 фунт гэрээсэлж үлдээсэн. Тэд энэ тухай хүн мэдж байсан уу? Мэдсэ. Чарльз гоо өгчгөж юу магадгээд гэрээсэлсэн юм гайгүй ярьдаг байсан. Сонин юм байна. Чарльз гоо гэрээсэллээр юм хөрцөн хүмүүрийг сэрдэх юм биш үсттэй та минь. Надаас 1000 фунт үлдээсэн юмсан гэж доктор Мортимер хэлв. Тийм би. Өөр ямар хүнд үлдээсэн бэ те? Гэрээсийн бичигт нь янз бүрийн улсад багасгахын хүртэл сайн үйлс зориулж их хэмжээний өргөл заасан байна лээ. Харин хөрөнгө өвлөх нь бол Хенриг ба дангаар оногдож байгаа юм. Тэр өв хөрөнгө чинь хичнээн хэмжээний үнцэнтэй билээ. 740,000 фунт. Холмос гайхсан байдлаар нүдэ эргэлдүүлж. Тийм арвин өв хөрөнгөний тухай яригдж байгаа юм гэж огт санаагүй шүү. Чарльз гой бол нэрд гарсан баян хүн. Гэвч бид түүний үнэт цаастай танилцж байж л хөрөнгө өгшлийн жинхэнэ өртгийг тодруулсан юм. Ерөөс өвлөх хөрөнгийн нийт үн саяд төгөж байгаа юм. Вээ борхор шөг. Энэ арвин олзны төлөө зүрх гаргаад үзээд алдахад яадаг юм? Доктор Мортимер танаас бас нэг асууя. Манай залуу түншид ямар нэг юм тохиолдлоо гэж саний. Тийм таанал биш л дээ. Та бүгдээрээ намайг уучлаарай. Тэгвэл энэ эдлэн газрыг хэн өвлөн авах ёстой вэ? Чарльз Ван дүү сэр Рожер гэр бүлгүй яваад бие орсон болохоор Баскервилл хоол маань холын хамаатан Десмондын дал шилжиж тааранда. Джеймс Десмонд бол бас л нас ахиж яваа Вестморландд суудаг лам хүн. Танд баярлалаа. Энэ бүх жижиг зүйлүүд тун сонирхолтой байна. Та Джеймс Десмондтай уулзаж учрч явсан уу?
Уулцоо. Чарльз Гвайнд нэг удаа ирсэн юм. Үнэн шудраг амьдрал хөөсөн төгтөө том атан хүн байсан. Чарльз Гвайнд түүний амжиргааг хангаж өгөх гэсэн хэрн ятгаад болоогүй татгалзаж өнгөрсөн юм. Тийм даруй зантай хүн Чарльз Гвайнд хөрөнгийг бүгдийг өвлөх болов. Удам авгийн юм болохоор зөвхөн эдлэн газар л түүнд шилжиж очно л доо. Харин одоогийн эзэгнэж байгаа хүн ямар нэгэн өөр шийдвэр заалт гаргаагүй байвал хөрөнгө нь түүнд очиж болох юм. Хенригаа бол өвлөж авсан хөрөнгө хөгжлөө өөрийн үзмжнээс янзалж болох шүү дээ. Хенри та гэрээсэлээ хийч гисэн үү? Гүй хоолмосгүй. Түүнд хүрэхийн тух болоогүй л байна. Ер нь тэгээд ямар шүү адил дугыг дөнгөж өчгөдрөл дууллаа штэ. Гэлээч гисэн мөнгийг эдлэн газар хэрэгэм хоёроос нь салгаж болохгүй гэж бодож байна. Манай талига жагч бас яг тэгдэг байсан. Хөрөнгө мөнгө байхгүй бол Баскервилл хоолыг эзэгнэж суусан хүн өвгд эзийнхээ нэр алдрыг дахин өө татаж чадахгүй үстэй. Ямар ч байсан газар байшаа хоёрын байгаа газарт мөнгө байх ёстой. Ярэнгүй зөв. Тэгвэл Хенри та ердөө хойш тавилгүйгээр Девиншир рүү бушуух явах хэрэгтэй байна. Тэгэхдээ таны ганц сар явуулж огтуулахгүй. Доктор Мортимер надтай хамт буцаж очино. Доктор Мортимер бол эмчил цэвлэх их ажилтай. Бас тэгээд Баскервилл хоолоос зайдуу суудаг хүн. Мортимер гой хичнээн хүсээд тань тусалж даанч чадахгүй. Та өөртөө хамгийн үнэнч цаг үргэлж дэргэд чинь байх тийм хүн л дагуулж явах хэрэгтэй. Та өөрөө надтай хамт явахыг зөвшөөрөх юм биш үсттэй. Хэрэг явдал яадгаа алдах дээр хүрвэл би танаа руу ухас хийхийг бод. Миний барагддаггүй их ажил газараас ирэх олон янзын асуудлууд маань Лондоноос гадагшаа тодорхой шугах цагаар гарах боломж олохгүй байгааг та мэднэ. Жишээлхэд одоо Англи улсын дотор хамгийн хүндтэй хүмүүсийн нэг нь айлгын сүрдүүлэхт оролцоход байна. Үүнээс гарч болох аюул сүрлийг ганц би л арилгаж чадах учиртай юм. Ямар ч байсан би Дартмур руу явж тун болохгүй. Тэгвэл өөрийнхөө оронд ямар хүнийг надад өгье гэж зөвлөмөр байна. Холмос миний мөрөн дээр гараа тавьж. Энэ явдлыг миний найз гардаж явбал ёстой хэцүү цаг үед бүрэн идгэж болох хүнд. Үүнийг би туршилгаар мэднэ. Энэ санал чухам цэлмэг тэнгэрээс аянга буух адил тулгамдуулсан боловч би хариу хэлж амжаагүй байтал Хенри Баскервилл гарын минь шангатхан сэгсчиж дуу алтан хэлсэн нь. Доктор Ватсон минь та юу гэж сайн хүн бэ? Та намайг ямар байдалд орчиход байгаа? Бас тэгээд хэрэг явдлын байдал ямар шүү байгааг надаас дутуугүй мэдж байгаа. Та ч надтай хамт Баскервиллд очиж хамт байцсан бол тэр ачиг чи хизээч мартахгүй гэдэл сүйд боллоо. Аливаа хадал явдал бол ямар нэгэн онцгой сонин нарганыг өөртөө заавал хадгалсан байдаг. Бас тэгээд хоолмосын хэлсэн үг тэр сонлыг Хенригой хичнээн дотны хүлээн авсан явдал надад тун сайхан санагдлаа. Би Баскервилл хоол руу дуртай явна. Энийн зарцуулсан цагаач харамсахгүй. Гэхэд хоолмос надад хандаж та надад маш дэлгэрэнгүй тайлан бичиж явуулж байгаарай. Яа харахгүй болох үе заавал бий. Тийм үед нь таны ажиллагааг би өөрөө удирдана. Бямгаар ихт явахд болно баха гэв. Доктор Ватсон танд энэ тохиромжтойсэн болов? Бололгүй ах вэ. Тэгвэл явцын дунд л юм өөрчлөгдөхгүй бол бид хоёр Бямгаргийн 10 цаг 30 минутанд Паддингтоны галт тэрэгний зөксөөлөөс гарна. Бид суудлаасаа босож салхин ёс гүйцэтгэн байтал Хенри Баскервилл баярлан дуу алдаж тасалгааны булан тавиасан шүүгээний доороос цайвар хүрэн шаахаа гаргаж ирлээ. Алга болгосон юм маань энэ байна. Босод битүү тааврууд ч гэсэн ийм амархан учир нь болтгой гэж хоолмос хэлэхэд доктор Мортимер хачи юм да би зоогийн түрүүхэн энэ тасалгааг нэгднэггүй нэгдсэн юмсан. Би бас тэгсэн. Хаяаг үл өнгөцсөн. Шаахаа алга байсан гэж Баскервилл хэлв. Тэгвэл биднийг зооглож байх хоорондор коридорын сахиул авчирч тавьсан байна да. Өнөөх сахиулыг дуудан асуухад бас юу ч мэдэхгүй байв. Цааш хичнээн шалгаагаад базаалтай юм мэдлгүй өнгөрлөө. Нэг нь нөгөөгөө солин хурдлан өөрчлөгдөг тодорхой утгагүй энэ олон битүү таавар дээр бас нэг таавар нэмэгдлээ. Чарльз Гвай эмгэнэлтэйгээр эцэс уулсныг тооцохгүйгээр тайлбарлаж хараахан боломгүй олон хэрэг явдал энэ 2 өдрийн дотор болж өнгөрчээ. Сонины хуудаснаас хайжлан авч зөхиосон загтал сүүх тэргэн цуусан үл таних сагалт хүн эхлээд шинэ хүрэн шахаа алгуулж дараа нь хуучин хар шахаа алгуулсноо одоо болоход хүрэн шахаа нь гараад ирдэг байна. Сүүх тэргэн суугаад Бейкер стрит орох гэж явах замд
Хоолмос хөмсөг зангидан хуцтай харцаар гөлрөн явахыг бодвол бас л миний нэгэн адил өөр хоорондоо ямар ч уялдаагүй мэт бодогдох эдгээр баримтсэлтүүдийг нэгэн системд нэгтгэн оруулах гэж оролдож яваа бололтой. Ингээд эрэнгүүд тэрээр өрөөндөө суусаар үдээс хойш бүхэл оройг дуустал тамхины битүү утаан дотор бодол болон сууж өнгөрөв. Үдийн хоол идэхийг завдан байтал хоёр ширхэг цэглэгэн утас авчирч өглөө. Нэг утсанд нь Беремор гэртээ байгааг дөнгөж сая мэдээлв гэсэн байв. Нөгөө утас нь 23 зочид буудлаар орлоо. Таймсын хаажилсан хуудас олдсонгүйд харамсан Картрайт гэсэн байв. За Ватсон маань ингээд хоёр сэжим тасраад өгдөг байна шүү. Цөмөр ам нийлээ төв илдсэн юм шиг ийм хэрэгэл ёстой сонин байдаг юм. Тэгвэл л сая нэг онгод орж ирдэг. Тэгвэл өөр л мөрөөр мөшгөн дөхөө. Нөгөө танихгүй хүн сууж явсан сүх тэргийн хөтөж үлдээд байна штэ. Тэр чин л үлдээд байна Джон минь. Би бүртгэх контороос тэр хүний хаяг нэр усыг лавлсан. Миний асуусан зүйлийн хариу одоохон үрээд ирж ч магад. Хонх тажигнан дуугарч ажлын өрөөний хаалгаар нэгэн томор орж ирсэн нь тэрэгний хөтөж байхаас гарцаагүй тул хооломсын бодсноос ч илүү юм болсон хэрэг. 2704 номерын тэрэгний тухай энэ хаягаар лавлаж асуусан гэж контор дээр ярьсан юм гэж нөгөө хүн ирээ гэлээд. Би 7 жил хөтөж ихтэй гомдлын үг дуулж яваагүй. Юун буруудаж өргсөн бол над шууд хэлээд өгөхгүй гэж бодоод өөрөө хүрээд ирлээ гэж ирэв. Тэгэхэд нь Хоолмос эрхэм та юунд ч буруугүй. Харин танд хагас ойрногүй. Ганцхан асуултанд нууж хаалгүй хариулаад ил. Гэхэд хөтөж бовтнон. Хаанаас юм олж, хаанаа юм алддгийг мэдэх юм алгаа. Та надаас юу асуух гэсэн юм бол гэв. Та дахиад надад хэрэг болж юмагад. Тэгэхээр хамгийн эхлээд нэр ус хаяганыг хэлчих гэнэ. Намайг Джон Глейден гэдэг. Бороуд суудаг. Дарби стрит удамжны 3 номер. Ватерлоо гал тэрэгний зөксөлийн хажууханд Шибли ярд тэргээ тавьдаг юм. Хоолмос энэ бүхнийг бичиж авлаа. За Глейден та одоо тэрэгэн дотроос өнөө өглөөний 10 цагт энэ байшинг отож ажиглаж яваад дараа нь Regent Street удамжаар явсан 2 хүнийг мөрдөж байсан тэр нэг хүний тухайг яриач. Нөгөө хөтөж ихэд гайхан хоолмосыг ширтэн харах бөгөөд нилээн зэвүүцэн айсан бололтой. Та ч надаас муугүй мэдэж байна штэ. Надад яриад авах юм чи юу ах вэ? Тэр хүн мөрдөгч гэсэн. Тэгээд энэ тухай бүү чалчаад өгөрөө гэсэн юм. За эрхэм минь. Тун ноцтой хэрэг юм шүү. Хэрв та надаас ямар нэг юм нуусан сан байвал тун эвгүй байдалд орчихж магадгүй. Тэгээд тэр хүн чи өөрийгөө мөрдөгч гэсэн бидтэй. Тэгж хэлсэн. Танд хэдийд нь ингэж хэлсэн юм. Мөнгө төлж байхдаа өөр ямар нэг юм ярьсан нь өөрийнхөө нэрийг хэлж байсан. Хоолмос ялан давсны тэмдэг тодорсон харцаар намайг харав. Өөрийнхөө нэрийг гэв. Тэр хүн тун гэнэ хүн юм да. Тэгээд хэн гэдэг хүн ингэн. Тэр бол Шерлок Холмс гэдэг хүн гинлээ. Хөтчийн хэлсэн үг миний найзыг ёстой нэрхэх шиг болов. Найзынхаа царай зүс ийм сүрч гсэн байдалтай байхыг би насандаа хараагүйсэн. Тэр маань 2 минутын турш үг хэлж чадахгүй болов. Тэгж байснаа тажигнтал инээж харлаа. Ватсон минь цогөлд гэдэг чи ёстой л эндэ. Мөн чимэргээ харвалсан байна. Нарийн ажиллагаа хурдан шалмаг бодлын аль-алинаар надаас дутуугүй энэ өрсөлдөгч аргагүй л давмгаалж байна. Энэ удаа намайг мөн сайхан дөнгөж гэж. Гэхдээ тэр чин тэгээ Шерлок Холмс гэж юм бидтэй. Тийм ээ, тийм. Тэр хүн өөрөө тэгж хэлсэн. Гот сайн байна. Тэр хүнийг хаанаас суулгасан цааш та юу болсон тухай надад ярьж өгөөч. Өглөө 9 цагаас юуд Trafalgar Square-ийн тэнд явж байтал дуудсан. Би мөрдөгч хоон гэж хэлсэн юм. Хэлсэн бүгдийн ёсоор гүйцэтгэж илүү дутуу юм шалгаж асуухгүй байвал 2 гинэ өгнө гэсэн. Тийм өнгөнөөс яаж татгалзах вүлээ дээ. Би түүнийг Нортамберланд буудалд хүргэж өгөөд хүлээж байсан. Тэгтэл тэндээс 2 хүн гарч ирээд морин дэрэг дуудад суугаад танай ань гудам руу явсан юм. Яг энэ байшин руу явсан гэж Шерлок Холмс хэлв. Тийм ч байж магадгүй. За үүнийгч тэр хүнээс асуусан дэрвэх тэр ч илүү мэднэ. Хорооллын дунд явж байтал зогс гэсэн. Би илүү бүтэ хагас цаг хүлээсэн байх. Тэгээ нөгөө 2 хүн хажуугаар өнгөрөн гарахт нь тэдний хойноос Baker Street удамжаар явж байгаа дэргэж үүнийг чинь би мэдэж байна гэж Холмс хэлв. Regent Street удамж руу гараад дээд талын жижиг цонхон голоход Ватерлоо гал тэрэгний зогсоол руу давхиулаарай гэж хайшгирсан. Би ч жолоогоон дугтарч аваад дав гэсэн. 10 минут бол оол өрсөн.
Хөөрхийн намайг мэхлээгүй. Над 2 гений өгчөөд гал тэрэгний зогсоол руу орсон. Явж байснаа эргэж хараад хэнийг суулгаж явсан чинь тань сонирхолтой байх та. Шерлок Холмсыг шүү гэж хэлсэн. Энэ бүхэн ийм л байсан юм. За ойлгомжтой. Та дахиад дайралтаагүй. Гүй юу дайралтаагүй. Одоо тэр ноён Шерлок Холмсийнхоо гадаа төрөх байдлыг сайхан яриач. Тэрэгний хөтөж хүзүүгээ мааж нь түгдэрч. Энэ чи харин яггүй дээ. Дунд зэргийн нуруутай дөчтөгөж яваа болов гэмээр танаас тохоо орчим намхан баг. Цэвэрхээ хувцас өмссөн хар сагалтай, цайвар цагаан царайтай, тарган дуу. Өөр хэлмээр юм алга да. Нүд нь ямар өнгөтэй байсан бэ? Үнэндээ ажиглаагүй. Өөр тогтоосон юм байна уу? Алга шивдэ. За тийм байж. Ма хагас саварнав. Тэр хүний тухай ямар нэгэн зүйл олж мэдвэл бас хагас саварна өгнө. Баяртай. Та амар сайн суугаарай. Их баярлалаа. Джон Клейтон инээмсэглэн гарч бодоход Холмс далам руу хавчис хийж зөрөг шантарсан байдлаар инээмхийлэн над руу эргэж хэлэх нь. 3 дахь сэжин бас байдаггүй. Одоо бүгдийг эхнээс нь эхлээд үздэг хэрэг. Мөн овжин итгэхэд юм да. Манай байшингийн номерыг Баскервилл зөвлөгөө авахар наашаа ирснийг мэдэж авчихад намайг Regent Street-ийн тэнд талтарангуудаа тэрэгний номер мэдчихлээ. Хөтчийг ирж сурж олно гэдгийг тэрд орохноос итгэхдээ надаар жаал тоглоом хий гэж бодсон байна. Энэ удаад тун дөрөвтэй үнтэй тулгарлаа гэж хэлсний минь сайн санаараа баадсан. Би Лондон хотын дотор нэг ялгадлаа. Та Devonshire-д очиод үүнийг нөхөх нь байх гэж найдацгааж бай. Угаасаа л нэг сэтгэл төвшүүлээд болох юм биш. Юу тэрв? Таны явгад тухай л бодож байна. Ваатсан минь энэ том базаахгүй ажил шүү. Базаахгүй мөртлөө аюултай. Энэ хэргийн тухай хичнээн их бодох тутам цаанаа нэг л биш оргиод байна ваатсан. Жон минь тэгээд таны инех чамаа ингэнэ ижил бай. Таныг осол энэ дэлгүй эрүүл мэнд яваад Baker Street-д эргээд ирдэг юм бол би хачин их баярлан шүү гэж хэллээ. Henry Baskerville, доктор Mortimer хоёр болцсон өдрөөс өмнө ажил хэрэгээ янзалж дуусгаад хэлэлцэн тохирсон ёсоор бид нар Devonshire орохоор мордлоо. Sherlock Holmes намайг үдэн гаргаж явахдаа бүхэл замын турш аян замын захиа занаа өсөр байлаа. Би энийг сэжиглж байгаа ямар таамнал зохиогоод байгаагаа танд ярихгүй. Тэгвэл танд ямар нэгэн урдчилсан итгэл төрж магад. Над одоо хамгийн нарийн тодорхойлсон баримтсэл хэрэгтэй. Тэднийг харшуулж зүйрлэн үзхийг би өөрөө хийн. Та чухам юу сонирхож байгаа юм бэ? Та чухам юу сонирхож байгаа юм бэ гэж би асуув. Энэ хэрэгт ямар нэгэн талаар холбогдох бүх зүйл, ялангуяа залуу Баскервилл түүний айл хөршүүдийн хоорондох харьцаа, Чарльз Гуайн бий барсан тухай шин зүйл гарвал бас тэмдэглэж аваарай. Сүүлийн хэдэн өдрийн дотор би жаал зугаа юм лавлаж асуусан боловч гайхуулаад байх үр дүн алга. Харин ганц юм л тодруулж амжсан. Энэ бол Чарльз Гуайн хамгийн ойр өв залгамжлагч ноён Джеймс Desmond бол нас дээр гарч яваа үнэхээр ялдам сайхан хүн юм. Тэгэхээр энэ бүхэн түүнд л лав хамаагүй. Цаашдаа бид нар энэ хүнийг оролдохгүй орхиж болно гэдгийг бадтай хэлж болно. Тэгвэл Henry Baskerville-ийг яг хүрээлж байгаа хүмүүс л үлдэж байна шүү дээ. 92 Barrymore-ыг шулуух нэг тийш болгочвол зүгээр юм шүү. Том бодлогогүй хэрэг. Үнэхээр том алдаа байж болохгүй. Тэр хоёр огт гэмгүй улсвал хэтэрхий хилс ажил болно. Хэрвээ буруутан байвал дахиад олдохгүй болтол үргэж гэнэ. Тэр ердөө болдгоо хэрэг. Юу ч улсаа хараанд байж илвэг. Хэрвээ би энэ дүрэг бол тэр хэвд бас мөр малалдаг нэг хүн. 2 фермийн эзэн. Бодоход ёстой үнэн шударга доктор Mortimer түүний гэргий байгаа. Mortimer-ийн гэргийн тухай бид юу ч мэдэхгүй байгаа. Дүү бүсгүйтэйгээ суудаг байгаль судлаач Stapleton-ыг мартаж бас болохгүй. Тэдний дүү бүсгүй тун сайхан хүүхэн гиндэ. Цаашилбал Lefter Hall цуудаг Franklin дуу байна. Би түүнийг бас мэдэхгүй байлаа. Бас өөр 2-3 хөрш би. Эдгээр улсууд л таны ажиглалтанд байх ёстой. Шившгээд ярихгүй байхыг хичээнэ. Буу авсан уу? Авахад илүүдэхгүй байхаа гэж бодож байна. Яриа юу ах вэ? Гар бууга өдөр шөнөгүй биедээ хадгалж, сонор сэрэмжээ ганц секунд ч гэсэн сулруулахгүй яваарай. Манай танил найзууд маань 1-р зэргийн вагоны билет авчихад зорчигчдын тавцсан дээр хүлээцгээж байв. Доктор Mortimer манай найзын асуусан зүйлд хариу болгож өгүүлэх нь. Шинэ юм ерөөтэй алга. Сүүлийн 2 өдөр биднийг мөрдөг үн лав.
Бид хоёр энэ тухай дандаа санаж явсан болохоор хинж бидний анхаарлаас мултарч чадахгүй. Энэ өдрүүдэд та нар хамтдаа байцгаасан биз? Өчигдрөөс бусад өдрүүдэд хамт байсан. Би ийм горин барьдаг хүн л дээ. Хотод ирэхдээ нэг өдрийг бүхэлдэн 6 цэнгэлд гаргадаг. Тэгээд чүчгтэр мис заслын коллежийн музейгээр орсон. Би өчигдөр цэнгэлд хүрээлэнгээр очиж зугаалж яваа улсыг харж байлаа. Эмээ тийм ердөө болоогүй гэж Баскервилл хэлв. Холмс хөмсөг цэнгэтэн толгойс гисэрч. Гэлэж гисэн та том болшингүй хөдөлсөн байна. Хенри та дагуул хөнгүүгээр гадагшаа бүү гараарай гэдгийг би гуйж байна. Тэгэхгүй бол муу юм заавал гарна. Та өрөөсөн шагаагаа олоо юу нэрэ? Олоогүй шүү. Ор сурггүй алгуулсан. Тийм би. Хаач юм да? Гэт Шерлок Холмс галт тэрэг хөдлөнгүүд. Аян замдаа сайн явцгаагаараа Хенри гой. Доктор Мортимер бидэнд уншиж өгсөн хачин домгийн захиасыг сайн санаж яваарай. Тэгээд муу юм дагнан эзэмдэж байдаг шөнийн цагт хүлэрт намг руу гарч явахаас болгоомжилж байгаарай гэж нэмж хэлв. Намайг цонхоор шагаан харахад тавцсан дээр зогсоод холдон яваа гал тэрэгний хойноос цөхрөлтгүй ширтэж байгаа өндөр туранхай биетэй Шерлок Холмс тэр тэнд харагдав. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.